Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагнай аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагнай сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагнай. Хөлөг эрдэнийхээ хэмрээр сэтгэлийн цэнгэл эдлэн суудаг эрхэм хурдан морины цэцгэлтнүүд үзэгчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. Тодмагнай подкастын энэ удаагийн дугаар Дархан хааны бил Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас үзэгч та бүхэнд хүрж байна. Манай энэ удаагийн зочин саяхан хэдхэн хоногийн өмнө болсон Жавхлан чаргын хурд аймгийн аврах хөлөг шалгаруулах хуралдаанд уяачийн эд хавийг шалгадаг их насны морь төрүүлсэн аймгийн алдартай Гомсронгийн ган хөлөг өргөдөн оролцож байна. Тэгээ танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Саяны Жавхлан чаргын хурд уралдаанд Сүхбаатар нутгийнхаа Сүхбаатар сумынхаа одтой сайхан наадлаа. Тэгээд ер нь бол бас сум орон нутгаараа одтой сайхан наадна гэдэг нь зуншлага тавтай байгаа нь л одоо илрэл багтай тийм ээ. Өвөл ер нь ямархуу өөр болж өндөрлсөн болсон бэ? Тэгэлээ манай сумын жил сайхан наадлаа. Мөр турдан сайхан байлаа. Их нас соёлынгийн төрөө авсан. Их насны амун үзүү айраг авлаа. Соёлынгийн айраг авлаа. Тэгээд ер нь сайхан наадлаа. Даагны айраг авсан. Ер нь тэгээд нийтдээ сонгомолтойгоо нийлээд манай сумаас чинь 2 төрөө 5 айраг авсан юм сайхан амжилттай олж өнгөрлөө Жавхлан чарга маань. Тэгээд өнгөрсөн өвлийн хувьд бол их сайхан үнэтэй сайхан өвөл болсон дулаахан тэгээд тэр чигтгаараа тэгээд морины ажил их сайхан эхэлж энэ өвлийн өнгөн дээр бол одоо манай сумын морд их сайхан урдан байсан. Тэг өвлийн бацаат өндөр бацаат уралдаанууд мөн азрах соёл төрүүлсэн тийм манай сум ер нь өвлөөс сайхан морд өвтэй сайхан байгаад байгаа. За бор морины тухайд өнөө жил одоо 2022 он буюу морины ивэл бар жил гарснаас хойш хэд хуралдаанд Жавхлан чарга хурд болсон бэ? Бормор одоо өвөл 2 оролцсон. Эрдэнэцгийн суманд ч нэг ам үзүүлээд сумдаа нэг төрүүлээд тэгээд хавар дээр бол одоо Дархан агуулганда төрүүлээд цөөлд асах турд гэж асахтад болсон. Тэр наадамд ам үзүүлээ. Тэгээ сая Жавхлан чаргатаа төрүүлж байна. Жавхлан чарга хурд бол одоо энэ жил овон гарснаар 5 дахь хуралдаан болох юм тийм ээ. 5 дахь нь л болж байна. За бор морины уяас ойлгыг тааруулдаг болоод ер нь хичнээн жил болж байгаа юм бэ? 5 дахь хавраас хойш 5 хуралдана гэдэг бол бас нэг цөөнгөл юм байна. Харин тийм. Бормор одоо над дээр 20 онд ирсэн мөр. 2020 оны одоо 19 оны өвөл ирээд тэгээд 20 оноо оролт сумынхаа наадамд 5-д ороод. Тэгээд ер нь ол оролттой гэдэг. Над өнгөрсөн жил ч одоо нөгөө ковид гэдэг юу барвал оролцохгүй. Тэгээд нэг хавар нэг баяцгаавны тахлаа нэг уцгаан шүү хийсэн. Тэрэнд нэг 5-д ороод тэгэл тавьчихсан. Ер нь бол над дээр нэг олон бол оролдоогүй байсан мөр. Сайхан уртлаг мөр багш үгсэн тийм ээ. Ер нь бол сайхан Монгол мориндоо бол сайхан бие хаатай сайхан мөр. 5 дахь уяа. Нэг төрүүлээд хэд аригдчихж байгаа юм бэ? 3 төрүүлж 2 ам уу. 3 төрүүл хаана төрүүлсэн гэсэн юм? Дархан хаандаа төрүүлж байна. Тэгээд Жавхлан чаргат төрүүллээ. Өвөл нэг 200 мянган бооцоотой уралдаан болсон. Манай сумд Эрдэнэ онд болсон. Тэрэнд бас нэлээ 80 орн шихомор явсан. Тэрэнд бас төрүүлсэн. Тэгэхээр энэ
төр хурдан морины уралдаантай холбогдлолтой төр засгаас явуулж байгаа бодлого шийдвэрүүд нийгмийн хандлагыг харахаар бас яг энэ уралдаантайгаа хурдан мориныхоо ертөнцтэй бол нэг л эвлэхгүй л байгаа. Тэгэхээр ууч та хүмүүс нэг мэдчихэж байгаа. 5 сар гаргаад 5 сарын нэлийн дунд адуу сайхан ногоолж явах хэд үеэр ингээд уралдаан болж байна л. Тэгээ 2 жил уралдаагүй үлдсэн уралдаанаар цангацсан үеч бол хүсэн үсээгүүл мором ордуулж. Ер нь бол бас энэ уралдаа ингэж хожуу болох нь одоо бас ямар хуу байдгийм бол одоо би бас төдийлэн сайн мэдгүй. Яг ууч хүний хувьд одоо энэ цаг хугацааны үед тэр тохиромжтой уралдаан байсан бэ. Ер нь бол одоо тэгээд яг морин адуу ногоолох үеэр ингээд уралдаж байгаа нь бол бас уяачд бол жоохон охиролтой. Тэг одоо тэгээ нэгэнт бэлтчихсэн юм одоо тэгээд тавхаас ч өөр яах вэ? Одоо сая жолон жаргахтаа уралдаад тэгээд ногооллоо. Нэг зуны дээр уяа олгон дээр л сайхан ногоойцсон морил илүү дийлж давмгаа дийлж уралдсан шүү дээ. Тэгээд тэр талаараа бол бас арай жоохон хожихол болчлоо. Гэхдээ яах вэ одоо тэгээд цаг төрийн байдал юм байх учраас. Цаг үеэл дагаал цаг үеийнхаа шийдвэр. Цаг үеийнхаа шийдвэрийг. Тэгэхээр жолон шаргаа урд гэдэг уралдаан бол өөрөө чансаа өндөр. Нэг үе бол одоо жолон шаргаа урд уралдаанд эхний нэг 10 20 дурдсан адуунууд бол урагшаа ус усын наадамрууд эндээс нэрж үзээд л уралдаа үзээд урагшаа 8 хийгддэг. Тэнд очиод төрийн наадам төрүүлж харагддаг ийм жишгтэй уралдаан байлаа. Одоо ч гэсэндээ бас тэр чансаа өндөр уралдаан хэвээрээ байгаа байх гэж байна. Ер нь бол морины одоо яг чансааны үед бол бас яалчгүй л одоо скватер нутагт өнгөнд яваад байгаа мөр тэгээд хаануудаас ирж байгаа мөрд ингээ харахад бол өвөл цаг дээрээ сайхан дийлж уралдаад байгаа. Тийм мөрднүүд нь бол жолон жаргийнхаа өнгийн тодорхойлоод өгдөг. Тэгээд зун дээрээ бол яалчгүй л тэгэл мөн нөгөө мөрд бол бас өнгөн жээж нь байж л байдаг юм. Ер нь чанарын хувьд бол маш өндөр чанартай. Наадам бүсийн хэмжээнд л яригдах юм наадам. Санал нэг байна тантай бүсийн хэмжээнд тооцогдоход дүүц хүс хэмжээний гэж. Тэнжлийн хувьд бол бас илүү өтгөн наадамж болох шиг боллоо тий. Тэглээ мордны хувьд бол бас өтгөн сайхан олон морд мордж байна. Тэгэхээр яг түрүүний асуултаар юу хэлэх гэсэн бэ гэхээр ер нь бол энэ төрүүлж яригдсан одоо бол бас юм дуулгана л гэж уучлуулдаг. Тэгэхээр гам хөлөг ууячийн хувьд бол бас за ер нь бормороо бас арай өөр том наадам зорж уралдаж одоо үйж үздэг юм уу гэсэн холын бодол байгаа юм болов уу гэдээ асууж байгаа. Одоо энэ жил ч нөгөө манайх ч улсын хурлын 100 жил болж байна шүү дээ тийм ээ. Одоо зэрэгтэй солигдуулаад юм уу их насны ямар бас зүгээр байгаа юм чинь. Хаашаа нэг яваад оролцохыг гэсэн бас нэг бодол байгаад л. Тэгээ одоо эрлиз Монголын талдагч одоо юу вэ шүү дээ. Тэгээ одоо яах ер нь бол эр хүн нэг зөрөгтэй үзэх бас нэг тийм шийдэлд хүрэх болов л гэж бодож байна. Өөрийгөө жоохон зоригжуулаад л. Зэргийг хиймэр дагаа нэг л бас өвчт ярьдаг ш. Эр хүн зөрөгтэй бол гэж бас тий. Тэгэхээр их морины хувьд бас харьцангуй одоо бага насуудыг бол арай илүү бас боломж байх магадaltaй юм л та тий. Харин бага насн дээр ч одоо яг үнэндээ бага нас бол одоо бас хэцүү болсон. Бага насны одоо бол улсад бага насны адуутай очиод амжилт үзүүлэхэд бол тэгэхээр хэцүү болсон шүү дээ. За Сүхбаатар аймгийн Асах цумын гэж зарлуулчих жийдгийг яг цоллоход тий. Ер нь яг унган эзэн нь бол Сүхбаатар аймгийн Асах цумын байлал хамсран гэж сайхан мөр гатгадаг мөр хийдэг сайхан хүн байсан. Тэр хүний хүү Эрдэнэ хот гэж мөн сайхан мөр хийжсэн. Сумын алдарт уяач. Тэр ах юм аа хүү сүрэн жагдаг гэдэг одоо. Нэг сайхан орой дөө байна. Тэгээд ах нэг мөр яадаг байж тэгэл 20 он тавчирч өгчээсэн. Яг Асахт нутгай л онох. эцэг их удам талын жоохон дэлгэрүүлвэл өмнө нь ер нь тань дээр ирэхээс өмнө ямар амжилт үзүүлж байсан атуу. Над дээр ирэхээс өмнө бол айраг төрөнд болж ороогүй хаа нэг Асах цумынхаа наадамд нэг соёолон мөр долоод орсон гэж ярьж байсан. Тэрнээс өөр л хайхтар амжилт үзүүлээгүй юм байсан. Удам хөгжлийн тухайд. Удам хөгжлийн тухайд гэх юм бол Эрдэнэтрахын буурал лазар байдаг. Асах цумынхаа 80 жилийн үед заал өөр харагдчихсан. Тэр буурал лазрын тул их талаараа
одоо махурэди улаан гэж ярьдаг юм байна. Махурэдгоо улаан азрын удамтай тийм боргоноос гарсан. Тийм л шахуулаг байлаа те. Уяа хүлээ ер нь хэр хатуу уяатай вэ? Ер нь би одоо 20 оноос хойш ч одоо 2-3 жил үзлээ тэгээд нэг левел төгөхгүй л байгаад байсан. Айхтрахт уяатай мөр. Өвчмчүүл ер нь барахтай дудалж өгөхгүй тэгээд. Тэгэл энэ үгэл нэг сайн шиг эцээж авсан одоо тэгэл тэрэн дээрээ сайхан байраад л формыг алдахгүй шиг тэгээд л явж байна. Гэхдээ таач одоо их морины бас нөгөө учрыг нь бол чужрын тунгаагаад их морины ивийг болоод ер нь сурчсан байж байгаа. Яа тэгэхээр таа чин төрийн наадамд одоо төрийн наадмын донд аригдчихсэн Курбаатарын загалмор за говьшанхай хорд уралдаанд мөн аригдчихсэн Жанжинбор гэдээ бас их насны мордуудыг уйжсэн хүн шүү дээ тийм ээ. Одоо энэ нутагт тэр мордуудыг тодорч товоолгож гаргаж ирсэн хүн. Тэр мордуудын уяа сайлгыг нь одоо голыг нь олж ирсэн хүн шүү дээ. Тэгэхээр бол танд бол бас ч нэг тийм ирэх байгаа болов гэж бодогдчихэж шүү дээ. Одоо би ч одоо сайхан өвдөөцийнхээ баян заяанд л одоо баярлж явдаг юм шүү дээ. Одоо миний нэг ахтар тэгж нэг мөр уяад нэтэрээ болдог чинь бол одоо аав ээж өвөө эмээ ах дүүнэртэй юм л холбоотой. Би ч өөрөө багада өвгийнхөө мөрийг унжсэн. Өвөө дээр ордомор унжсэн. Өвөө хэн блэ? Өнөөч Батын Шигтэр гэж аймгийн 3 удаагийн авраг малчин тийм сайхан малчин. Морь мал уях тухай дээр ер нь ямар амжилт үзүүлж байсан, ямар адуугаар наадчихсан хүн бэ? Манай өвөө нэг юу яа сүрхий нэг морь байн уяад байдаг юм уу тэгэл яг сумынхаа наадамд л нэг ганц хоёрхоо морь идэх тэгээд эднэр нь бас ирээд директор хүн тавьчихдаг. Тийм одоо манай нутгийн жигээ адуу гэж ярьдаг. Жигжид гэж хүний онгород дууны домтой тийм удаатай. Сайхан хурдалж байсан доонод байдаг юм аа. Багада бол дажгүй бас шаггүй унаач байсан бах те. Бас гайгүй мөр унцдаг гэсэн. Ер нь тэгэл мөр унж өссөнийх л одоо энэ мөр малдаа ойрхон гэж. Явж манай аав ээж хоёлаа одоо энэ сумын төв дээр манай малын явж идэг. Ээж манад л дайлдаг л ингэж ажилдаг. Тэгээд аюулаа төв дээр байсан. Ер нь тэгээд нэг 90 оны ховжилт харж нэг хэдэн малын захтаа олсон байхгүй юм аа. Тэгээд ер нь яг дээцээс ингээд өвлөөд ирсэн адуу мал гэх юм бол байхгүй тэгээд ховжлын адуу малаа шахаад дууны өрөмцтэй болсон. Тэгээд нөгөө хүмүүний адууны өвөр зөөрхөн адуугаар бас багасаа наадчихсан болохоор тэгээд юм нэвийг олох тэр тал дээр л бас жоохон суралцаа олгож чаддаг. Яг тийм нэг дөрөлх унгаа адуугаараа наадсан тийм төвхөл байхгүй юм чинь. Унгаа адуу бол нөгөө ааш авирын ингээл багаас мэдх юм болохоор уяхтаж их төхмөл байдаг юм шиг байна. Яг миний их мөрднүүд яг хөвлүүлээд байдэн тэрнтэй л холбоотой байх гэж боддог шүү дээ. Одоо айлаас л адуунууд нэг овжлоор ирж байгаа дуу чинь айлаас л ирж байгаа. Тэгээд эдний чинь тэгэл багаас нь даагуураа сургангууд янз янз аашаа бэртээ тэгэл уяа хөлгөний хувьд ч гэсэн өөр л уяа хөлгтэй тийм. Зарим буруу сургалттай, за уяаны уяаны үед буруу зан суулгах центр байгаа ш. Тэрийг ер нь одоо тэр ингээд бас тодорхой хэмжээнд урд нь уягдчихсэн одоо буруу дадал зуршилцаа болцсон ч гэдэг юм уу бас нэг тийм юу сургалтын алдаатай байгаа одоонуудыг эмгэг одоо оёг эмгэг өвчрөх гэдэг юм алдаатай байгаа одоонуудыг ер нь яаж засч эвлүүлдэг юм болоо. Одоо тэгээд баг юм бол ч яг хөө тэгээд тэгсгээд амархан мартчихдаг шүү дээ. Багадаг бол жоох идэлгээгээр тэгээд айтайхан яагаад бол мартчихдаг. Том болсоод бол бас тэр занг бол тавьж өгөхгүй л дээ. Нэг сурцуул гэхэд. Тэгэхээр тэр зам байдлыг өөрчлөн гэхгүй тухайн зам байдалд нь сурцсан дадалт нь тохируулж л одоо уяж авир ажиллаа хийнэ гэсэн үг үү? Энэ одоо сая би таньд дурдсан Курбаатарын загал Монгол Улсын тод манлайч Батардны Жанжинбор
За мөн одоо сая жахлан жарган дөрөв бор морь шүү дээ. Энэ гурав ер нь ижил юугаараа ижлийн бас ямар талаараа өөр вэ? Одоо тэгээ та ямар одоо тухайн зам байдланд төгссөн ямар үе хийж Яг гурван энэ харьцуулж үзэх юм бол эрс хэвээр нэг тэнгэр газар шиг зөрүүтэй тийм аашаа өртөө мөртнөд шүү дээ. Одоо Жанжин борын тухайд ярих юм бол манай Адамаа бүр бочир гэж хүний тойруулга тийм өрн зэр дазрах байсан. Тэр азрагны төлөв төлмөр байхгүй. Тэгэд ер нь бол их яруухан шүү сайхан урдмар. Тэг юм хүлээн одоо тэгээд эргээд явбал тэрчгтэй л явна. Өөрт байгаа бүхэл потенциалаа дуустал яв. Би бол борморыг их урдан мөрлөж чаддаг гэсэн. Ерөөсөө ямар ч тийм хүүхэд хүний оролдлого байхгүй тэгэл өөрөө явчихдаг тийм урдан. Загал мөрний хувьд бол загал мөр чинь их ойрго мөр шүү дээ. Залхууч шүү дээ. Тэгээд дээр дор үлдчихэн тэгээд л хүүхэд нийлээ ажиллагаатай. Тэгж явдаг. Тэгээд хөлс мөсөнд явуулахлаар ганцаараа бол явахгүй. Тэгээ нэг тэргэнд орогдоод байдаг эрх мал байдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэгээд уяанаас гарч өгөхгүй тэгээд буцаж уяаруу давхиж ороод. Тэгээд нэг муу даахч байсан дагуулад явуулчихсан гоо тэгээд дэрийгээ дагаад тэгээд модал цохоо яваад гэдэг. Тийм авиртай мөр. Ер нь л их тийм яг уралдааны замд болохоор их сайхан зүрхтэй. Тэр урд эдэн ч мал байна уу тэгэл ойноос нь гүйцэж иж санаа намардаг тийм. Хойноос их сайхан зүтгэж уралддаг тийм. Бормор бол одоо энэ сая жахлан жаргад төрүүлдэг энэ бормор бол ер нь бас сайхан улын урт цайтай тэгэл үзүр аваалгаар авчдаг. Жохон суулт унжаа ирээд идэв байсан. Харин энэ жил үл юм байхгүйсэн. Тэр үзүрийн суулт унжааг нь бол эдлэгээр үү? Эдлэгээр л гаргасан. Ер нь би бол анх ирдэг жил үртэр араа жоохон дутуу ажилтай уяад байсан. Тэгээд нөгөө махшил жоохон барай тавиан багаас айхтар итлэгдэг юм бол гэдэг чинь барай тавианы бас байгаад байсан. Тэгээд 2 жил өвлөн сайдлаа тэгээд зам дээр нь бас жоохон таргадуулж хатлах гэсэн. Тэгээд нэх олонч яалгүй тэгээд бит нэг ахтар өндөр авалж гоох шиг байж байгаа. Тэгээ энэ өвлийн хувьд бол эрт эдлэгэнд орсон. 12 сар гаргаад л эдлэгэнд ороо. Тэгээд 1 сарын 10 дахь чинь дахилд ороод эхэлсэн байна шүү дээ. Дахил хийчихсэн. Тэгээд өвл сайхан багшилныхан барай тавиаг бараад. Тэгээд яг тэр борн дээр нь л атгалаад их сайхан нэмгэн одоо хүмүүс анзаарсан бол зуны мөр шиг үтчихсэн тийм. Юу яргаар үйсэн шүү дээ. За мэдээж тухайн адууны зам байдлаас гарна тухайн адууны бие өгөгдөл гэж байна шүү дээ. Төрөлхийн нэг одоо бие хааны үед дэлбэг ч юм уу. За одоо ядчил ингээл нөгөө бие хаа сайхан тамирууч гэдэг юм уу. Тэр нь одоо бие хааных нь төрөлх өгөгдлөөр аль нь илүү байдаг вэ? Жишээлбэл загал морь бол их жижиг морь шүү дээ. Загал морь чинь жижигэн. Гэтэ жижигэндээ өөрөө их сайхан бяртай. Арцагнаас хойшоо тэр бокс руугаа өртөрүүлэн л онцгой шүү дээ. Эмэлийн гавцснаас хойшоо бол онцгой юм шүү дээ. Шта нэг мундаг. Тэгээд эрүү төвшин. Тэм жижигхэн толгойд томцсон айхтар том төвшинтэй. Тэр багал зур дөнгө амун үзүүр төрөл мундаг тийм. Тийм өгдөлтэй мөр байхгүй. Жанжин борморны хувьд бол их цэвэрхэн ганган. Уртаа тийм сайхан ясан толгойтой. Ер нь л их гоё гангал мөр. Зүгээр яг одоо ингээд харьцуулаад байх юм бол энэ сая жахлан жаргал төрүүлдэг бормор нь бол бяраар бол амаагүй л болох гэж боддог. Сайхан бярлах тэгээд эрвэтэй юмнаас нь хүчрүүлдээд байхгүй. Тэгээд загал мөрний хувьд бол ер нь тийм үзүүрийн суулт гэж юм бол байхгүй.
их л хоолчмар. Газрын холоос бол дэндүү байхгүй тий. За хоёул ярилцлага би яг тантай уулзсан загал морины талаар нэлээд дэлгэрүүлж асуунаа гэж бодож ил. Бүрбаатарын загал гэж мөр бас л яг тухайн жилдээ бол одоо таамаг бид чинь бас нөгөө хаврын сунгаанаас харуултанаас эхлээл за сунгаанаад мар нэг тийм адуунууд орчих болоогүй баримжааны нэг таамагны юм байдаг ш. Тэр бол одоо миний л худлаа таамагт байгаагүй л адуу. Тэгээ тэр одоо загал морийг бас таа ч их тулгаж нэлээ ойр наадам ойрцсон үед авсан шүү дээ тийм ээ. Амиа хийгдсэн. Тэгэхээр та бол тэр төрийн наадамд айрагдах бэлтгэлийг маш сайн хийж өгсөн байна л гэсэн үг юм л да. Тэгээд ер нь одоо бас загал мортойгоо хэрхэн яаж өчсөн зүгээр дам ингээд сонсох хүмүүс яриа сонсохлоор бас эзэн дамжаад л уяа солгонч сайн олохгүй л ингээд яваад байсан юм бэ гэж сонсогддог. Тэгээд тань дээр ирээд л одоо тодорч таваагаа л хурд нарсан юм аа л гээд ингээд яригддаг л да. 12 оны үйл одоо 12 сард би чинь амбаг гэдэг одоо манай сумын засаг даргаас Эрдэнэ гэдэг хүмүүс бол голцоо амбаг л гэдэг юм дөө амбагаар нь сайн тань. Тэр үний мөрөө ичсэн. Тэгээд нэг орол хаалга боловч юм тэгээд нилээ цаг нилээ оролцсон. Тэгээ босоо тавиад гсэн чинь манай сумын ташаатрын болтыг гэдэг нэг хахуу нэг өндөр шарганд дагуулад орж ирсэн. Тэгээд нэг зайцуу болоо доолонд бол. Заах ямар ажилтай юм гэсэн чи энэ үнийг чамтай танилцуулах гэж байна. За тэгээд танилцаад нэг жоохон ярьж өрөө суулаад гэсэн. Ахт нь одоо хурд нь бол аргагүй л ордомор байна. Тэгээд ах нь бол үнэндээ эвлүүлж чадахгүй байна. Миний дүнг очиод чинь үзээч. Үнэхээр санаад чи тааруулж аваад авчираад өөрийнхөө нэрвсэн дээр шаах уралдаач гэдэг. Тэгээд тийм нэг яриа болоод. Тэгээд оны дөнгөж өмнөхөн 12 сарын 27-8-ны үед амбаг дарга маань тэр төгсөх хэрэг явъя гэхэд. Зэтэшин төгшин төгсгээд одоо нэг өндөр шарган чинь тэр юм баггүй. Зэтэш төгшин төгсгээд тэгээд тэр ахэр явъя гэхэд. Чи явах уу гэд. Битээр нэг яриа ярьсан юм баха би явъя гэд. Тэгээд хамт очиод. Тэгээ нөгөө загал мөрөө үзэж хараад. Тэгээд он толгуух авчирч ирсэн. Одоо 12-аас 13 онд шилжиж байгаа шүү дээ. Тэгээд 13 оны жавхлан чаргаар 9-д орс загал мөр. Тэгээд энэ тентгийн бас нэг агсаар наадмуудад. Тэр жил 13 онд ч юм та 2 3 төр байсан байдаг л. 3 төр үлээ. Тэгээд хэнтийн бүсэд их сайхан уяатай. Бас би дотроо энэ нэлээ гордлогтой л очиж байсан. Тэгээд түүхт нь унаа түүхтгөө 6 дээр очижсэн. Тэгээд 14 оны өглөөс нэлээ эрт оруулж ирж идлээ л тэгээд 14 онд бас манайхан шүлхийтэй багц. Сум шүлхий гарчихсан. Тэгээд мормолны ажил нэг хийлэхгүй. Тэгээд сумаас гарах орох хөдөлгөөнийг орчихсон. Тэгээд айхтар таргалчихсан тэрэнд. Тэгээд 14 оны хавар 4 сард нөгөө Эрдэнэ цагааны эвзрийн хөлөг манай спорт ажтай болгоны наадам болоод. Тэгээд тэрэнд төгсөх ахируугаа очиод тэгээд морин сайхан төрүүлэгч өгчээсэн. Тэгээд тэрний ард дээр чинь яг 4 хоногийн дараа чавхлан чарах оролдох байсан. Тэгээд бас нэг шорон шуурга моорг болоод бас нэг 4 хоног жил хойшилчихсан. Тэгээд манайханд бол бас моринд ажил хийх нөхцөл бас олдохгүй л ажил та. Шороо ихтэй тэгээд өдөр болгон шуурхтай тийм. Тэгээ нөгөө моринд онц ажил хийж чадахгүй байж байгаа тавьсан. Тэрэнд нэг жоохон алдар тавигдсан. Тэгээд нэг 12-т орчихсон баг. Тэгэл хойгоор бол бас хойноос хүмүүс нэлээ ирсэлтэй тэгэл ирээл үзэж хараадлаас. Тэгэл зарим нь жорсонгуудаа гэж ярилцж байна л гэл. Бас бол авах сонирхлол их л байсан шиг л хүмүүст тэгээд олон манлаа нэрж утсан шүү дээ.
Тэгээд нөгөө нараар орчлоо гэдээ ярьж байна гэл. Тийм бас нэг жоомд болчихлаа. Ер нь хитэр зарагдсан юм бэ? Гэхдээ би бол үүний юм нүртгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэд уяад ингээд уяаг нь эвлүүлсэн зөв болгоцсон байж итэл аваад явхлаар ер нь ямар хуу санагддаг юм бэ нэ? Тэгээд 14 оны 6 сарын 14-нд манай энэ Баянцгааваа гэдэг. Манай дээр Баянцгааваа бас мөрний тийм шишгтэй бол байдаг шүү дээ. Их сайхан. Тэрэнд төрүүлж байгаа их насны мөр газар соёолонгууд бол тэр зунаа л яг сайхан наадам мөнгө тодорхойлоод явдаг тийм. Тэгээд Баянцгааваанд төрүүлээд өмнө жил нь ч гэсэн төрүүлсэн. Баянцгааваанд 2 төрүүлсэн. Тэгээд 14 оных ч бүр онцгой хол төрүүлсэлтэй их журданд байсан. Тэгээд тэрэнд оролцоход манай гэр бүлийн хүн бас нэг жоохон бие одоо тэгээд битэд хотод эмчилгээтэй явчихсан. Үзүүлж харуулаа хотод явчихсан. Тэгээд 6 сарын 20-д гарчихсан л байсан та. 27-8 болж гисэн байсан. Тэгэл орчин зарагдчих байна явж байна л гэл. Тэгэл яг тэр үед бол бас нэг жоох дотор харангуулаад л байсан. Хавар нь нөгөө Бүрбаатрах очлоомондоо ирсэн. Тэгээд би бол ерөөхдөө зарахгүй гэдэг. Би ч одоо нөгөө эзний өмнөр ороод бас жоохон домдоо урч байгаа шин. Зарахгүй энэ жил зарагдахгүй. Яагаад гэвэл 14 онт манай сумын 90 жилийн хойтой байсан байхгүй. Тэгээд би дарахтай хэлчихсэн. Одоо энэ жил нэг сум орны ч ой болж байгаа юм чи. Мараа нэг сумынхаа наадам 50-д нэг төрүүлэх жилтэй одоо даавал зарах гэдэг юм. Тэгээд зарагдах юм бол зөндөл гарч тэр үчи сайхан Монгол хатуу зарагдчихдаг байсан шүү дээ. Тэгээд ямар ч байсан нэг даавал авч үлдсэн. Тэгээ Бачаалонгой надад гэсэн. Миний юу юм бэ штэ. Танаас юм чин 7 сарын 20-доор оролдох юм байна штэ. Тэгэхээр чи 7 сарын 10-даар одоо тэгээд 6 сар гаргаад нэг сайхан оролт бол оролцох. Тэгээд ах руугаа яваад очиж. Тэгээ миний санаа бас л их л байсан. Очоод тэр сайхан үнэ төшөөд нэг тэр надад 50-д үзье гэсэн бодол бас байсан. Тэгээд яалч одоо тэгээд нэг эрүүл мэндийн шилтгаан тийм болоод явчихдаг байхгүй. Тэгээд харин зарагдлаа их жоохон онцгорл байсан. Ер нь тэгээд нэг хурдмар уян дээрээс яваад өгчин басан бусдын ч гэсэн дагаад жоохон өчтдөг тийм тал ажиглагдсан шүү. Би тэр жил их олон сая хурдан соёлтой байсан. 3 соёл их хурдан байсан. Хаврын нэр нь тэгэл давсан газар хавал дөрвөлээд харагдаад л байсан. Тэгээд 3 соёлонгоос хоёр нь ч одоо тэгэл олгоор болж өгөхгүй болоод. Тэгээ нэг сумын хайрын жилд 7-д орчихсон. Миний тэр бүр азар бол юм унжин гэж байдгүй юм бол тэгэл ялчих болохгүй юм бол болтгоо юм. Улсын донд 4-т орж ирсэн. Шогшсоор 7-д орчихсон. Тэгээд би юм болохгүй юм бол болдгоо юм байна гэж бодож байсан. Харин нэг юу ягаад нэг олчихгүй байгаа үеэн дээр нэг сайн их насны мөр ирэхтүүл тэр үе дагаад сэргэж өгдөг гэд өртөө бас ярьдаг шүү дээ. Тэгэхээр их насны мөр гэдэг бол бас тэгж хүний аз юмыг яг авч дагуулж явдаг тийм л юм шиг надад санагдсан. Тэгэхээр бас ер нь бол наадам төгсөн үед бол бас айхтар 8 арилжаа их гэж яраад тэргүй юм байна тийм ээ. Ялангуяа морь зүв сайхан тэр чинь нэг уяа зүв байгаа чинь жил болгоно нэг тийм байдгүй шүү дээ. Тийм жил болгоно тийм байхгүй. Ер нь тэгээд морьны уяа зөв байх жилүүл тэгээд бас нэг морьдоо сайхан эдэн зөв хойрлоод хаан тавих хаан уралдах гэдгийг бас сайн тунгааж ботмоор юм байна. Би ч яг хөө тэгээд залуу олсоо тэгээд тэрийг нэг анзаарахгүй л явдаг гэсэн юм л дээ. Морь сайхан урдан байгаа үед төртөрөл тэгээд одоо сайхан залуучууд дуунартай зөвлөгтөл одоо тэгээд гараад сайхан том наадмын үзэж явах хэрэгтэй юм байна шүү л гэж байна. Тэгэхээр наадам танд сургамж болоод энэ жил ер нь бас жоохон зоригтой байгаа юм байна шүү дээ тий. Их морой сайхан зориод уралцсан. Та бол ер нь эхлээд улсад уралцчаад дараа нь аймгийн сумынхаа хувьд уралцчих гэсэн төлөвлөгөөтэй холын бодолтой байсан байна шүү дээ тий. Тэгээд морь зарагдсан. Сэтгэл нэг жоохон тавгүй. Баяр хүний үед мэдээж өөр юм байсан бол гэж бодогдтол байсан байна. Гэхдээ
таны үйжсэн таны тэр эвлүүлжсэн мөр төрийн нааданд аригдчихлаа шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэхээр бас арай уужрах уу? Зэрс их гоё юм лээ шүү. Би яг одоо нэг сүүлийн үед чинь ингээл айл болгон телевизтэй юутай болчихсон. Тэгээд яг ихнэсний мөр ирж байгаа. Би нэг морины адууны ирлэрч л нэг айлд явж байгаа таараад. Тэгээд яг үзчихсэн. Амаараа. Тэгээд тэгээд бас нэг асах чигдээд л ирдэг юм л. Тэгээ шүү дээ. Надад айлаас гараад жоохон морд тавьж байгаад нэг нулимсаа шутарч байгаа. Тэгтээ хэлмээр болох. Энэ хүмүүс бол мэдчихэж байгаа шүү дээ, бор морч ийн байна гэл те. Тий. Саарл морч, саарл морч. Манай энд саарл морл гэдэг. Саарл морч байна шүү дээ гэл хүмүүс. Тэр айлдвал бас жоохон юу байсан шиг. Бас. Тий. Сайлда мундгалда гэхээс өөр юм бол байх. Тэгэл адуу гэдэг амтан хүний ингээл зөвхөн тэр хүнийг одоо эзнээ биш уяач биш түмэн олныг нутаг нугаар нь ингээл байсгах ч гэдэг л бас уянтай сайхан юм тийм шүү тийм ээ. Тэр ялтгүй юм шүү. За тэгээ загал морины тэрнээс хойш хуралдаануудыг бол телевизээр үзэл гэж ер нь өөрөө бичилж очиж хуралдааныг үзсэн үү? Үзэг. Яг Эндээс бичилж хараад очиж энэ дээр телевизээр тэнд дурлаа. Манай нэг найз ононгой туслах байсан. Талыг өрлөget бол. Одоо мундаг сайхан мөр. Тэгээ найз маань л ярьдаг. За загал мөр тэнд дурлах гэж байгаа шүү гэж. Тэгээ тэр очсон жилээ чинь Эрдэнэтийн бүсэд гуравт орсон. Их хурдад орсон. Монголын бүхэл сайхан дом наадмуудад орсон шүү дээ. Яг тэр жилээ. 14 онд үсттэй. 14 онд чинь их хурд болов уу? 13 онд их хурд болсон. 16 онд их хурд болсон. 16 оны их хурд байна. 14 онд чиг санаад байна та би. 15 онд л. 16, 19, 3 жилийн давтаа. Одоо энэ жил дахиад их хурд болно шүү. А тийм үү. Тий. 3 жилийн давтамжтай болдог их хурд орлоо. За загал морины тухайд ийм бас жанжин бор гэж тий. Тэ. Жанжин бор мороо бич. Манай Адам аавын хичээх нөхд Хариунбатар. Мононгийн Хариунбатар гэдэг ах юм аа. Онгон баггүй. Тэгээд ахтагаа зөвлөлдөж жагаад эргчил дүүн сумын Адам тавьж ицээ ямар мор хийж байгаа. Тэгээд бор морч бас их дөвхтэй шүү дээ. Өвөл ах маань яриад мороо зармаар байна мэдээ. Унтан байвал явуулаарай гэдэг. Би 2 чунд авалж очижсэн мормор тэр. Мормор соргилж ирсэн хүмүүс тэр энэ нэг мор битэй гэдэг. Нэг оцсон хүмүүс маань тэгээд ягаад ч юм морморыг аваагүй л дээ ч гэсэн. Тэгээ би Хариунбатартай хэлчихсэн. Тэстэ нэг эдэлж үзээгүй эдлэгийг энэ л хийчихэрээ та. Тэгээд би хавар авъя гэдэг. Тэгээд хавар Хариунбатар ах маань ирж байна. Гэхдээ энэ ч одоо ер нь болохоо байлаа шүү гэдэг. Ер нь чигтэй хийцлээ одоо тэгээд тавих юм уу, чи ирж авах юм уу, яах юм гэд. Яар чинь яг дээр энтэй давхцуулаад манай Амбадрын соёол айлмар дархааныхаа хадам төрүүлгээд тэгээд Дөвөн аймгийн Жамбал сүрэн гол улаан жамбах юм. Тэр өвгөн сандлаг манлаа хоёр нөгөө айлмарыг аваа авчдаг юм аа. Бас 8 аяг. Тэгээд би нөгөө дарахтаа одоо илэн нэг уих морьтой болёо гэх. Тэгээд л удаад тэрний чи маргааш нь тахиж бол майн бор морыг авах гэдэг. Тэгээ нөгөөх нь хийцэнки хачицэн гэсэн. Тэгээд анаа ч дотроо жоохон дургуулаад тах шиг байсан. Ийм мөр аваад та тэгээд сумдорлтон хэцүү ер нь бол хүн болгонд л тэгж харагдахаар байсан дөө эцэнки. Бас нуруу мурун жоох авахц дарагдсан тий. Тэгэл биш зүтгэсээр байгаа л ямарчаас аваад л. Тэгээд сумын наадамд эцэнки тавьчихсан шүү. Чин тамир мот. Сумд тэдэр орсон. Сумда төрөөс.
Тэгээ манайхны нэг мөр шинжээч Монголын нацаг гэж өгөн. Наартай дарга дагуулад ирсэн. Омороо одоо үзүүлнэ гэдэг. Тэгээ нацаггүй үзчихээ би нөгөө уурмарыг авчираад ир чинь 5 сард авчирсан юм аа. 5 сард авчираад тэгээд жоохон азарганд бас холбоотой мөр азарганд жоох хазуулчихсан. Тэгээд нэг юм нэг алаа мэдсэн цэгэр цацлагаар цацаад ингээд цэгэр жоохор болсон. Тийм байсан. Тэгээ манайхны тэр нацаггүй хайраад үзчихээ за моринчуулаад аргагүй сайхан мөр. Хорд юм байна. Энэ жилдээ ч одоо хэрэггүй үсттэй гэх. Азарганы шүдний хор айхтар шүү. Энэ жил болох уях гад хэрэггүй дэх. Тэгэл би ч одоо их том толгойд. Ямар ч ясэл би сумд төрүүлгэн зарсан одоо тэр амандаа л хүрэх хэвээр. Тэгэл нэг яста нэг өөртөлж унтах нь олгоод дагж өгч. Шөнчөөсөн дагж яваал тэгээд. Тэгэл юм уу тэжээл идүүлэх санаатай тэгээд идэж өгөхгүй. Ерөөсөө тэжээл идэхгүй. Их тамир мотоо тэгээд ганцхан дахил нийлүүлээд их хурдан байсан. Тэгээд л нэг эм дом гэж байгаа л нэг тавьж тэгээд сумдаа төрүүлсэн. Тэгээ харин сумд төрүүлчихэд дараа нь нөгөө тэжээл чинь шууд ичдэг. Тэгэнгүүт нь одоо өдрийн 3-аар тэжээл наадах чинь хариугүй байгаа хэл тэжээлгээд байсан. Дороос өрөө таргалцсан аа. Дороос өрөө таргалчихсан. Тэгээ Эрдэнэ цагаанд очиж явах таргагдах маягтай. Тэгээд дөрөвт тарсан шүү дээ. 20 хоногийн дотор. Тэрний их мөр гар салхыг андахгүй. Тэгж авчаасан мөр тэгээд. Тэгээд Эрдэнэ цагааны тэр өдөр хөтгтийн 140 жилийн хойд дээрээс тэгэл зарагдсан. Бор морой бол одоо Пүрбаатарын загал морийг бол зарахад бас нэг жоохон тийм байсан гэж. Жанжин бор дээр бол яах вэ? Жанжин бор дээр л би өөрөө сайхан ажууд нь байсан тэгээд яах вэ гэж байна. Өөгч сайхан. Шөргээ сайхан мөр олдсон шүү дээ. Тэгэл өччихсэн. Тэгээд дүүгийн дараа жил нэг дүү бор гэдэг мөр сайхан хурдан байж гад ярнэс нэг машин тэрэгний юм тулгарыг орчих тэгээд тэр их сайн мөр байсан. Төрсөн дүү. Эцэг их нэгтэй юм уу? Эцэг их нэгтэй. Тэгээд тэрний хэргийг гаргаж чадаагүй л. Хэргийг гаргаж чадах. Сумдаа нэг 6 тараад. Дүүн гавчигмөр байсан. Тэгээд 7 тамар гавчигмөр нөгөө бормор гүүгээд ерөөсөө жоохон тогтож өхмөттэй байсан байхгүй. Тэгээд ариун батрахаар яриад нэг ижил мөр авъя. Одоо тэрийг холовж ярьж байгаа тэгээд тогтооё гэдэг. Тэгээд дүүгийн яг төрсөн дүүгийн нөгөө адонда ээжигээ дагаад явдаг гэсэн юм чи тэд. Тэгээд нэг дүүгийн авчираад энд морцтой яасан. Тэгээд дүүгээ дагаад цагаан тогтчихсан. Тэгээд тэр чигтэн дүүгийн аваад доор зарагдаа. Тэгээд дүүн үлдэж яагаад. Тэгээд дараа жил нь 7 настай мэр байсан. Тэгээд сумын наадам дээр шутан гэтлээд энэ говийн хот төр гарч ирсэн шүү. Овоон дээр иртэл ганцаараа явж байгаа л. Тэгээд ойрхон ирж унжаад тэгээд 6 тарчихсан. Тэгээд болцохмор байна гэж бодчихсон. Тэгээд машин дээр ачиж явж байгаа төлөв гэртэж гисэн. Сайн одоо хэргийг гаргаж чадаагүй. Тэр бас их зүгээр мөр байсан. Сайн мөр байсан гэж боддог. Тэр жанжин борчин бол танай хатан аавын тэр тойруулга ухарсааны газар хүрээ халзаа заргасан уу? Одоо тойруулгын 639 гэсэн доонд амхтай. Цавдар хацрах байсан. За. Тэрний төл төгсөн өрөнгөд хацрахны төл байхгүй жанжин мөр. Миний хонгор хацрах өртрүүл яг гадмын хацрахны бие төлнө. Төгсөн өрн гэдэг нь таны хатан аав азар юм уу? Төгсөн өрн гэдэг нь одоо манай тэр хатан аавын дүүнэрийнх нь байхгүй. Тийм нэг дүүдэх хазрагных нь төл бормор байхгүй.
Хадам аав чинь азраг нь болохоор ямар азраг байсан юм? Хүр халз азраг юм уу? Хонгор халз юм уу? Гүү зээр дазрах байсан. Зээр Тэр дазраг. завдар. Тэр зэгийн дэлтэй завдар дазрах байсан. Тойруулгаас я одоо он сарын сайн мэдхгүй байна. Тэгээд 80-аад онд л 86 оны үед л ирсэн баг та тойруулгаас. Тэр үед ч одоо юм гаргадгүй л байсан гэдэг яаж аваад хараа аваад ирсэн юм бэ? Гэхдээ манай хадам аавын аав гомб гэж хүн байсан. Тэр хүний ах нь Индра гэж өвгөн морин тойруулгад тэр нас нэлээ олон жил ажилласан юм байна. Тэгээд тэр өвгнийг одоо тэтгэврт гарахт нь л тойруулгаас өгсөн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд нэг тэрэгний нэг хар мартай тэрийг нэг дүүтэй оноолаад тэгээд завдар азрагыг ч одоо заалаа өрөөс юм уу? Шүтлүүрээс юм уу залуурээс юм. Гөтлүүлээ тэгээд хөлөөрөө энд ирчихсэн. Буруу учирт аачаараа гэдэл явуулж байсан гэсэн. Гэхдээ одоо цусыг нь бодох юм бол төрөл хөвгөлт хурдлах чадвар нь бол хадмын чин цавдар илүү баймаар юм. Уяг нь олдгүй байсан юм байна. Уяа солихондоо байдаг гэсэн юм. Тэгэхээр тэр хэд азрагыг бол дахил дээрээ дийлээд идэг. Тэгээд наадамд энэ сумд ирэхлээрээ дийлэхгүй болчихдог гэж яриад байсан. Магадгүй нөгөө дээр үеийнхэн чинь бас нэлээд хатуу чанга үйдэг байсан. Тэгэхээр давуулцдаг байсан байж болох юм да тий. ч юм уу тийм байдаг. Дахил дээрээ дийлэл сумд ирээд дийлэгчээд байдаг байсан гэл. Гэж л ярьдаг. Тэр цавдар азрагны төлөөд юу н хэр хурдалсан бэ? Хичнээн төл гарсан бэ? Цавдар азрагны төлөвд ер нь бол олон энэ тэнд манай аймагт бол зөндөө тарсан шүү дээ. Цавдар азрагны төлөвд. Тэгээд одоо яг миний мэдж байгаа бол одоо миний хонгор азаргалаа юм да. Тэн жохлон жаргат дөрөв төрчихсэн. 2012 онд. Бусд нь бол нэг хаахтар үүдэж нэр ус гаргаагүй юм. Айхтар тийм том юм дөртөр орж байсан нь бол дуулаагүй. Ер нь бол очсон газраас сум орон нутагт тавлах хэл харагдаж जैन төрүүлж जैन л хэл болдог л байсан. За таны хонгор азраг чулан шаргатай харагдчихсэн. Тэгээ бас Ухуу амтан ирээд хоргоогоо л өнжин хан сууж яхад нь өхгүй л явуулж лээсэн юм билээ тий. Хонгор азрагын талаар сайхан төвхөөчлаач. Миний хонгор азраг чинь манай Адам аав одоо бид тэрийг гэрмэлж өгч байсан. Дааг шүтлэн болдог ч юм л гэсэн төгтөг. Их талаараа олонгод манай юундан гээ хонгор гэж нэлээ сайхан дутаг оронтой тийм бисэр хөгшил болтлоо яригддаг тийм урдаад дооны ээж талтай юм донгор. Тэгээд том нэлээ гөгшин хонгоргүй байсан. Тэгээд хонгоргүй бас намар эртдүг болчихсон баг. Тэгээд унчин сар болчихсон. Тэгээд сарваанда жоохон доторохон шүү. Тухайн үед чинь тэгээд мөр мал дэжиж мэдхгүй байсан. Тэгэл стан гүрэлгэж болоод байгаа нонд оруулаад шүтлөөрөө тийм жоохон жижиггээ тамир мотах шүү. Тэгээд хадам аав надтагч хазрах тавир юм яваад. Тэгээд хязаалуурэ одоо хязаалан бүр жоон гаргаж байгаад яг хязаалан болгож байгаа сурхсан. Өвл өөрөө сурхаад. Тэгээд хязааланд нэг уралдаад ер нь бол олон уралдаагүй шүү. Хязаалан нэг уралдаад тэгээд соёолон мөн нэг уралдаад би сумын наадамд л нэг уралддаг. Тэгээд айхтар Тамир муутай алсаасаа жоохон бэр муутай. Тэгээд нэг дэжэл мэжэл гэж мэдхгүй юм шиг байна. Тэгээд нэг ногоогоороо тэгэхэд. Тэгээд бас ихээр гуураас заалан гуураачихсан байхгүй. Айхтар омогтой малаас. Тэгээд зааландаа гуураач. Тэгээд гүүтэй заалуурыг ч одоо ямар яана гэж байна. Тэгээд нэг сургалтаар нь сумынхаа наадамтай бид нэг 10 метр орчихсон. Тэгээд соёол их сайхан сурдан баг шиг байсан. Энэ говь руу орж ирээд говьс тэгээд уяргууд авчихсан. Тэгээд нэг эргүүлж оруулж ирээд сумд чинь
8 орчижл. Соёлын жилийн хурдан сайхан. Гавчиг эзрэг нэлээд дөнгүү 8-д өгчихсэн нөгөө. Эндээс өдөө азрагнаас гоо тастаа төгцсөн. Тэгээд юугаар одоо бэлчээрээр нийлээд соёлын жил нэг уруулчихжээ. Гавчиг жил. Тэгээ гавчиг уралцдаг. Тэгээ бүр 7-той өнжөөд 8-тай ч бас унтсан баг. Тэгээ 9-тэй азраг жолон жаргад орчихсон. Олон жил тэгээд өнжөөч хөглөр ер нь хэр одоо хүмүүс бол өнжөөч хөглөр уян алдраад буцаж ивлүүлж формд нь оруулах гэж их юм бол тэгээ ер нь болвол өнжөөхгүй байх хэрэгтэй гэл ингээд ярьдаг юм билээ. Та бол 2-3 жил өнжөөчсөн юм шүү дээ. Тий. Азаргаа дуу гайгүй л дээ. Гайгүй. Азаргаа юм бол гайгүй. Тэгээд өвөл нь би чинь өвөл сайхан унаад адуун дээгүүр унаа тавьддаг гэсэн. Өвлөөрч оч одооны заанаас ч барьж оч унаад тэгээд оройн тавьж чад. Дуухгүй ч гэсэн тэгээд идлээд иддэг гэсэн. Өвөл их сайхан идэлждэг гэсэн. Ер нь одоо дээд насны адуунд азар их наснд бол өвлийн идэлгээ бол маш чухал байна тийм ээ. Түрүү их насны мордуудаа ярьж хахад ер нь хэмжил анзаарах. Тэг өвлийн идэлгээ хамгийн гол нь одоо тэгэл морин дамжилт үзүүлэх гол шалтгаан чи өвлийн идэлгээ л юм шиг. Азаргыг бол одоо тэгэл дүн орхоос өмнө сайхан идэлэх хэрэгтэй байна гэж боддог. Дүн орцоо энэ бол азаргадаа жоохон бэрчих гэдэг тийм талаа. Их насны морь өдрийг бол ер нь тэгэл идэлгээс алахгүй сайн идэлж явах хэрэгтэй юм лээ. Тэгэд хизээд нь Цэндбаатар мандлаа ирж таны хонгор азаргаа явуулж чохлон шарахт айрагцсныхан дараа юм. Тий. Чохлон жаргалтай харагдсан дараа 3 сар төлөө 3 сар тах. Үрээд хатагч гэлэр тэгээ би та үнэхээр би бол өгүүлэгч бас боломжтой байсалах тэгэл цаанаасаа та нэг сайхан бууралд ийцэн өгсөн буй нэг та. Тэгэд миний онгор азраг арга ундагч бол тэгэл тэр сайхан дууны үргэлжил бас яг тасрах гэдсэн байна. Тэр дээр азрагны бит бол одоо энэ тэгэл миний онгор азраг тасрах гэдсэн. Тэгээд тийч харам байж тэгэл өгөөгөө одоо олтол сайхан гүүгээ ороход мэд сайхан л явж байна. Олон төлт болсон уу? Олон төлт. Чохлон жаргаас хойш ер нь тэгээд дахиж уралдсан юм. Дараа жил нь 12 оны чинь манай аймгийн чинь 70 жил болсон. Тэгсэн. Тэгээд 70 жилд бас сайхан хурдан. Бас их гордлохтой. Тэгээд очиж ирсэн. Тэгэл мөн хүүхэд донаад. Манай дээр дүү ер нь морноос нэг хазаагаад байдгүй. Би ер нь өөр мөр болноос унжихыг үзээгүй. Тэгээд 12, 13 оны бүсүүдээр тэгээд азрагмаар хоёр сайхан байсан. Тэгэл хоёулнаас нь унчихсан. Тэгээд би бас нэг том наадам, бүсийн наадам бас жоох яндахгүй байна л гэдэг. Азмын асуудал юм. Тийм, тэгж л бод. Тэрнээс бол нөх мөрнөөс хазаагаад байдаг хөлтөл биш. Батэрдна гэдэг манай дүү. Нэгчүүх, өгчөө байхгүй. Вэстер 4 настайгаас нь л мөрөн дээр тавьсан. Тэгэхээр мөрнөөс унаад байдгүй л хөгцдөг. Яг тэр 12 оны аймгийн 70 жилийн бүсээр азрагнаас унаад 13 он тентийн бүсэд загал мөрнөөс унаад тэгэхэд. Би тэр нэг 2 сайхан томнаад жоохон ширхчихсэн. Тэгэд 12 оны одоо зүүн бүсээс шуралдааг юм хонгор азрах чаа. 13 онд юм жавхлан жаргахт 7-т орсон. Улс алзан 2 төр байсан шүү дээ. Улс алзан яг 2 төр үлдэг жил хоёуланд нь цог хамт болцсон байхгүй. Тэгэл ер нь гараад л тэгэл миний онгор цагч хөтлөө хөвчдөг. Тэгээд одоо суяа үлээ нийлэн байсан баг та. Тэгээд би үзүр дээр нь жоохон унжуулаад л идэх гэсэн. Тэгээд тэнд доторх бас сэтгэлд нь багтчихл байсан байлаа. Төлүүдээс нь тэгэж тийм уралдах хүсэл эрмэлзэлтэй хатах уучгаар юмнууд ер нь хэр гарч байна. Хонгор азрын шин төлүүд хэр тавьж байна.
төлөв тэр нэгч олон ч юм уу яг үдэ би бас нэг 3-4 бад ууж утсан. Тэгээд нэг хонгорол зад бол бас гайгүй тахвсан. Хонгормор тэрийг л одоо өстөг өгшөртрэн л үйлээ. Тэр битээр тийм жоох наадмын одоо мотой. Та нэг аз өмөлд удмаар юм байна да. Тэр хонгормор ер нь л тэгэл дахил баглууд дээр ширв штэ тэгээд. Элийг наадам дээр чихлаар бол нэг арав дотор тавьж байгаа. Энэ хонгор зэрэгний талмаар одоо 13 хүрчлээ тэгээд. Одоо бол их тохгоос. За сая жохлон шарга уралдаан бас одоо бас маргаан мэтгэ үл ойлголцол бас нэлээд болох шиг боллоо тий. Тэгээд уралдааны дараа хүмүүстэй уулзж явах. За ер нь одоо бас дан Монгол адуу гэдээ байгаад байж болохооргүй болсон юм байна гэсэн юм хүмүүс ойчтой нэлээд таарч байна. Таны хувьд ер нь одоо энэ релиз Монгол гэд ингээд маргаж мэтгээд хаашаа яаж уралдах вэ? Ер нь ямараар нь уралдах хэвтэй юм бэ гэд нэг юм бидний үед нэг хаашаач болохооргүй нэг юм цаг үе таарчаад байна л та. Тэгэхээр энэ тухайд ер нь ямар бодолтой байдаг вэ? Би ч ер нь бол Монгол талаа их барьж Монголоо гэсэн сэтгэл бол их л байлаа. Одоо тэгээд нэг мөн л тэгээд арчин цаг Монгол гээд нэг Монгол юмтай очиод гоцроод очиж бас хэцүү шүү дээ. Тэгээд ер нь бол одоо тэгээд яалтчгүй л ингээд тэр реализатор орох үндслийг бол тавьж явах шиг байна дөө. Тэгтээ манай сквадрынхан бол их хуржлийн хэрэг байхгүй бах тоо. Тэгэхээр цөөхөн азраггүй дээр тэгээд л нэг цөөхөн чанартай юм л барьж ажиллах гэхээс одоо бүгдийн хавтгайруулах юм бол одоо тэгээд Монгол адууны сайхан юу ч одоо тэгээд бүр замхарт болсон шүү дээ. Тэгээд ойрын жилүүдэд дандаа цаг ийм нөгөө цаг цагаараа байхгүй гэдэг шиг цаг дандаа ийм сайхан байхгүй шүү дээ. Тэнгэр ангаачин шалгуур үзүүл нэг айхтрахын жил гарахад л тэгэл адууг л болно шүү дээ. Ер нь бол. Тэгэл аливаа юмнууд аль алинд нь л бэлэн байхад л юм шиг байна тий. Тэгэхээр хаашаач эргэж магадгүй их. Монгол адууга сайхан барьж үржүүлэх хэрэгтэй. Тэгээ одоо үнэхээр цаг төрний юм болчих юм чинь тэгээд бид нар бол одоо бас тэгээд үржлээ ажиллахгүй болохгүй л. Одоо цаг үеийн яг л тийм л одоо шаардлага тулгаж байна да хүмүүстэй гэсэн. Тэрнээс ч Монгол адууга хайрладгүй, Монгол адууга дээдэлдэггүй уяач гэж бол нэг бич байхгүй гэдэгт бол би 100% итгэлтэй байдаг. Тэгээд цаг үе одоо яг өнөөгийн нөхцөл байдалтай бол тэгэл энэ байгаад үсээд байгаа нөхцөлийг аль болох маргаан мэтгэн багтай яаж давах вэ гэдэг асуудал болоод ах шүү дээ тийм ээ. За тэгээд энэ удаагийнхаа ярилцлагыг энэ түргээд жаргая. Одоо сар 2 сарын дараа болох сар гарахны дараа л болох нь тий Монгол төрийн наадамд баяртайгаар уулзъя. Би ер нь хөлсний зихэр хашаан дотор л зогсож идэг. Тэгээд тэнд бас баяр хүртээгэр уулзахын ерөөл тавьж энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөө. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. За сайхан ирэл батарш болтгоо. Тэгээд за танай подкастын хамт олон тэгээд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Эрдэнэ монголчуудын мөнхийн ам тогшдыг дэврээдэг Тодмагна подкастын манэлж дугаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас үзэгч сонсогч та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна